өнөөдөр та нэг юм чимэл тоглоом барай яваад байна. Тэ өнөөдөр яг ямар чиртэй ингэж барай яваад байна. За энэ унаг болон энэ туулай болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд гэрээсээ одоо ажиллангаа энэ ажлыг энэ туулай болон энэ мориудыг хийсэн гэсэн үг. Энэ одоо унаг тий. За энэ юу хэлж байна вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүн бол зөвхөн халамж хүртэгч биш, хөдөлмөр эрхлэгч, баялаг бүтээгч байж болно гэдэг асуудлыг хөндөж байгаа. За нөгөө талаа өнөөдөр чуулган дээр бизнесийн эрхчлөөний тухай хууль орсон. Тэгээ би болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр бизнесийн эрхчлөө гэдгээ яг юу гэж хэлж байгаа юм бэ? Тэг хинт хамаатуулж ойлгож байгаа вэ? Энэ дотор ямар индикаторуудыг оруулах юм? Тэгээ тэнд нь нөгөө одоо мянга хүрэхгүй бизнес хийж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжихтэй холбоотой асуудал хаана байна вэ? Монгол энэ бол яг үндэ эрхчлөөг байгаа шүү гэдгийг ойлгох гэж ийм ажлуудыг одоо танилцуулсан байгаа. За энэ жишээлбэл гэртээ эдэг ийм одоо шүрэн мэдлэл байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол бид нэг асуудал нь юу байгаа гэхээр энийг хийж чадж байгаа. Гэтэ нөгөө асуудал нь энэнийг одоо илүү сайн олноор нэхэд бол ажлын байр хэрэгтэй, зээл хэрэгтэй. Энийхээ зургийг гоёор аваад пэйж дээрээ тавиад зарах хэрэгтэй, захиалга авах хэрэгтэй. Энд чинь ингээ бүх л бизнесийн эко орчны асуудал ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бизнесийн эрх чөлөө гэдэг ойлголтын дотор чинь төрийн зүгээс тэр эко орчин бүрдүүлж өгөх асуудал хөндөгдсөн байх хэвээр. А өнөөдрийн орж иж байгаа хууль дээр болохоор төрийн зүгээс хойшин татаад байгаа ачааллын бууралтай холбоотой болохоос ш миний хэлээд байгаа агуулга бол тун баг туссан байна гэж би харсан. Тэгэхээр энийг цааш нь оруулъя гэдэг саналаа эдийн засгийн хөгжлийн яам болон хуулийн төсөл санаачилсан засгийн газарт энэ танилцуулга хийх гэж орсон гэсэн. За яг энэтэй бас шууд холбоотой хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зөвхөн одоо бэрхшээлтэй болохоор гэрээсээ гарахгүй байгаа юм ерөөсөө биш. Гараад яваад одоо энэ жишээлбэл нэг туулаа хийсэн байлаа энийг аваад зараад одоо хүнтэй уулзлаа гэж бодоход замд нь саад бэрхшээл маш их тулгамдж байгаа. Тэгэхээр үргэлж хүний туслалцаатай гуйгаадахаар энэ туулааг одоо хичээ болгоод хийгээд зарлаа гэхэд хажуудаа нэг хүн гуйж одоо туслуулаад нөгөө хүнийхэн зарлыг төлөөд баг энэ ингээ байхгүй болох гэдэг байхгүй. Тэгэхээр ер нь бол бизнес хийн, ажил хийнэ гэдэг нь өөрөө саадгүй орчинтой байж дэмжих одоо орчин байж явах хэрэгтэй. Тэгэхээр саадгүй орчин хүртээмжтэй үйлчлэгийн тухай хуулийн төсөл боловсруулагдаад дэв парламентээр орсон байгаа. Энэ хуулийн хилцүүлэг бас өнөөдөр явсан дээ гэр бүлийн яам, боловсролын яам, эрүүл мэндийн яам гэдэг 3 яамнаас энэ хуулийн төслөө холбоотойгоор өөрсдийнхөө байр суурь тайлбаруудаа танилцуулаад тэрийгэ төрөмс байгууллага ерөнхий төлөөлөл танилцуулсан гэсэн үг. Ер нь бол бүх яамнуудад тодорхой хэмжээгээр хүртээмжийн асуудлыг анхаарал хийгээ явж байгаа. Гэхдээ хууль нь юуг нэмж байгаа вэ гэхээр хүртээмж гэж яг юу хэлэх юм? Хэн үнэлж шинжих юм? Одоо байцаагч гэж юм байх юм уу? Олон нийт одоо хянах юм уу гэдэг бүтцийг нь хэн яах вэ гэдэг асуудал байгаа. Хоёрдугаарт нь ер нь олон жилийн үе шаттай засгийн газар Монгол улс өөрөө хүртээмжийн төлөвлөгөөтэй байх асуудал яригдчихэж байгаа. Тэрний тулд төсөв яригдчихэж байгаа. Тэгэхээр сангийн яам дээр жишээлбэл эх 7 хоногт бид нар уулзаж төсвийн асуудал дээр бас нэлээд одоо дэлгэрэнгүй ярилцж энэ хуулийг угсрах дэд бүтц бий болно. Энэ хууль бол 27/8 хуулинд өөрчлөлт оруулсан юм том хуулийн төсөл байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бизнес хийх гэж зээл авъя гэхэлэр барьцаа хөрөнгө болон зээлийн нөхцөл маш уян хатан биш байдаг. Тэдний байгаа нөхцөлд тохирсон уян хатан зээл байхгүй. Тэгэхээр бид нар ямар шийдлийг жишээлбэл гаргаж байгаа гэхэлэр үндэсний шошго гэдэг аяныг гаргаад за энэ одоо хааны гэдэг энэ үйлдвэрийн ийм одоо бүтээгдэхүүн байна л да. Тэгвэл энэ дээр нь энэ шиг одоо нэг юм хөгжлийн бэрхшээлтэй хүн хийв гэдэг ийм үндсийн шошго гаргаад тэрийг бүгдээрээ оюуны өмч итгэмжлэхээр баталгаажуулангуудаа энийг нь худалдан авсан аж ахуй нэгжтэй бид нар дотрын өнгөлт үзүүлэх боломжтой. Яагаад гэвэл энэ тийм ч том зах зээл биш. Дээрэс нь 1000 хүрэхгүй аж ахуй нэгж байгаа байхгүй. Энэ нөгөө талдаа тэр хөгжлийн бэрхшээлтэй тэр одоо бизнес эрхлэгчийн арга гэрээг бүхэлдэн дэмжиж байгаа бодлого мөн. Нөгөө талдаа ч ихнээсээ бид нар олон жил ярьсан халамжаас хөдөлмөрт бодлогоо дэмжиж байгаа бодит үйлдэл байхгүй. Тэгэхээр энийг бид нар доктортой холбочооч л энэ зөвшөөрөгөө авагдана. За нөгөө талдаа ер нь энэ одоо саадгүй орчны хуультай ч гэсэн уялдаатай аж ахуй нэгж өөрөө хүн ажилд авахтаа болон аливаа үйлчлэгээ хүртээмжтэй агуулгыг хийгээд байх юм бол тэнд нь ажилд орох хүмүүс олон болно. Хүртээмжтэй учраас хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд орно. Тэгэхээр тэр нь өөрөө бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг жихнээсээ халамж хүртэгчээс хөдөлмөр эрхэлж байгаа руу шилжүүлэхэд тус тийм төвхөмтэй асуудал байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол татварын хөшөөрөхгүйгээр бол энэ бол дангаар явах боломжгүй гэсэн.